За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдвээр ер нь юуны тухай ярих вэ гэхээр энэ манай монголчуудын дунд нийтлэг ихсээд байгаа энэ цэсний өвчлөл тэр дундаа энэ цэсний чулуу ер нь юунаас болж үүсээд байна вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Үзүүлж байгаа хүмүүсийн дунд гэхэд л одоо хамгийн залуу нь гэхэд 16, 17 настай хүүхдүүд хүртэл одоо цэсний чулуутай болцсон байж байгаа. Ийм тохиолдол ч гэсэн бас ирж үзүүлж байна. Манай монголчуудын дунд нийтлэг ихсээд байгаа энэ цэсний чулуу ер нь яг ямар шалтгаантай байгаад байна? Ер нь юунаас болоод энэ цэсний чулуу үүсээд байна гэдэг талаар бас дэлгүү ярих гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг бэлтлээ. Цэсний чулуу үүсэж байгаа шалтгаанууд бол харилцан адилгүй янз янзын шалтгаанууд байна л да. Сүүлийн үед одоо энэ эрдэмтэн судлаач нар, эмч нар бас нэлээдгүй олон судалгаа хийсэн байна. Тэр судалгаан дээр бол ерөөсөө энэ цэсний чулуу бол ерөөсөө энэ удамшлын шалтгаантай энэ генэнд нь байна гэж. Хүний удамшлын шалтгаантай энэ генэнд энэ цэсийг өтгөрүүлдэг цэсний чулуу үүсгэдэг гентэй байгаад байна гэж. Эннээсээ болоод энэ цэсний чулуу үүсэх, цэсний өтгөрөлд өртөх ийм магадлал бол маш ихтэй байдаг юм аа гэж. Иймэрхүү судалгаанууд бас гарсан байна л да. Уламжлалт ангаах ухааны ном зохиолуудад ер нь бол энэ цэсний өвчлөл, элэг цэсний халуун гэдэг өвчлөл ямархуу хүмүүст их байдаг вэ гэхээр хий шар бадганы мах үд гэд ярьж байгаа. Хийн гим давмгай, шарын гим давмгай, бадганы гим давмгай гэд. Голцоо ер нь элэг цэсний халуун энэ өвчин бол ер нь бол шар мах үдийн мөн чанар давмгай хүмүүст нийтлэг их байдаг. Тэгээд дээрэс нь эдэр залуу насны хүмүүст бол нийтлэг их байна гэсэн иймэрхүү уламжлалт ангаах ухааны онол байдаг л да. Манай монголчуудыг тодорхойлохдоо ер нь бол энэ цөс ихтэй, баатар зориг ихтэй, дайчин байлдаан чанартай ийм хүмүүс бол монголчууд бол ийм хүмүүсээ гэж хэлсэн байна. Гэтэл энэ цөс ихтэй гэдгийг чинь ер нь юу гэж үзээд байна вэ гэхээр ер нь бол энэ шар махбод давмгай хүмүүс бол манай монголчууд юм а гэж. Тэгэхээр манай энэ монголчууд бол нийтлэг энэ шар махбод давмгай байгаад байгаа, шарын гим давмгай байгаад байхаар энэтэй уялдаад бол элэг цэсний халуун ихтэй, уур омог ихтэй иймэрхүү байгаад идэг. Голцоо элэг цэсний өвчлөл ихтэй байгаад иймэрхүү бас тал бол манай монголчуудын дунд бол нийтлэг их байдаг. За тэгэхээр зарим хүмүүс зарим гэр бүлийг ингээд аваад үзэхэд бол харилцан адилгүй гэр бүлийн дотор байгаа одоо эхнэр нөхөр хүүхдүүд гэдэг одоо харилцан адилгүй л дээ. Зарим нь ингээд цэсний чулуутай болж нөхөр нь цэсний чулуутай байж эхнэр нь цэсний чулуугүй адилхан хоолунд идж ууж байгаа боловч иймэрхүү он дондоо байдаг. Энэ нь бас юунаас болж байна гэхээр бас төрлөх мөн чанар гэж. Төрлөх мөн чанар ер нь ямар мөн чанарын хүмүүс юм бэ гэдэг. Энэ байдлаасаа болоод бас зарим хүмүүст цэсний чулуу үүсдэг, заримд нь бас адилхан хоолунд идэж уугаад байгаа мөртлөө цэсний чулуу үүсэхгүй иймэрхүү байх тал байдаг. Тэр бол энэ удамшлын шалтгаан юм уу эсвэл хүний төрлөх мөн чанараасаа бас шалтгаалдаг байх нэ гэж. Цэсний чулуу, цэсний өтгөрөлд өртөх магадaltaй хүмүүс бол ямархуу шинж тэмдэгтэй байдаг вэ гэхээр маш их хөлрөмтгий хүмүүс. Тэгээ дээрээс нь нойтон хулигтай гэж. Чихнээс нь одоо ингээ нойтон хулих гардаг ийм хүмүүс. За тэгээ маш их хөлрөмтгий. Тэгээ хөлс нь маш их хурц үнэртэй ийм хүмүүс. За тэгээ дээрээс нь энэ өтгөний үнэр одоо нөгөө гарч байгаа баасны үнэр ч гэдэг юм. Энэ маш их хурц үнэртэй. Тэгээд дээрээс нь шээсэн ч гэсэн их тод хурц үнэртэй. Тэгээд маш их тод тийм бараанд өнгөтэй тийм шээсэр шээдэг ийм хүмүүс бол ер нь бол энэ цэсний өтгөрөлд өртөх магадлал өндөртэй шүү. Бас иймэрхүү шинж бас та нарт бас байна уугүй гэдгийг бас үзэх хэрэгтэй. Би миний одоо өтгөний үнэр одоо маш их үнэртэй байна уу? Эсвэл шээс их хурц үнэртэй шээгээд байна уу? Тэгээд дээрээс нь би хөлрөмтгий байгаад байна уу? Маш их хурц үнэртэй зарим хүмүүс одоо ингээл одоо нэг сугны муухай өнөр тэг хөлсний нэг муухай өнөрнүүд байдаг да одоо зарим хүмүүс ингээд шивэрний өнөр гээл одоо сугны өнөр гээл хулмас гээл иймэрхүү өнөрнүүд байгаад байдаг. Энэ өнөр чинь цаана юунаас болж үүсээд байна вэ гэхээр маш их хөлрөмтгий дээрээс нь нөгөө шар махбодын давмгай байдлаас үүсдэг. Энэ шарын гим давмгай, шар махбодын гим давмгай байгаад байх тусмаа элэг цэсний халуун өвчин тэгээд удаж ирэх юм бол энэ цэсний өтгөрөл, энэ цэсний чулуу үүсэх юм бас нэг тал болж идөө гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Бас иймэрхүү шинжүүд илрээд байвал бас нэг үзүүлэх хэрэгтэй. За тэгээд түрүүнд бас ярьсан л да би энэ хитэх цэсний өтгөрлийн цэсний чулуу үүсэх нас бол маш их залгуулж байна гэж. Сүүлд би нэг ингээд бас нэг батганаасаа яаж салах вэ гэдэг талаар бас нэг зөвлөгөө мэдээлэл бас та бүхэнд хүргэсэн байгаа. Үзсэн хүмүүс бас санаж иж магадгүй. Тэгэхээр энэ батганаас ингээ яаж салах вэ гэдэг дээр бас давхар ингээд нэг цөсний туулга хийлэгдэг
цэсний туулга эмчилгээний талаар би нэлээд ярьсан байгаа л да. Туулгыг ер нь ямар хүмүүст голцоо хийдэг юм бэ гэхээр энэ арсны батга өрөвсөл ихтэй хүмүүс, зүсний халуун ихтэй хүмүүс, дотор гидсний халуун ихтэй. Иймэрхүү хүмүүст бол энэ жилдээ нэг удаа ч юм уу эсвэл энэ шарын халуун босоод ирсэн байгаа энэ үед бол туулга хийлэхийг зөвлөдөг л дөө. Тэгээд тэр залууг ингээд одоо 16 17 гэдэг ч одоо бараг л хүүхдээр ил байна л да. Тэгээд ирж үзүүлэхээр нүүрээр нь дүүрэн батхтай. Ирээд үзүүлэхээр за туулга хийлгийа, туулга хийлгий гэд судсыг нэгэ бариад үзсэн. За чи ер нь нэг цөсөө нэг эхо таруулчаад ирэхэд зүгээр юм гимгүү байна нэг. Тэгээд цэсний чулуутай байх юм уу эсвэл цулуугүй атгаас нь шалтгаалаад туулга хийх үү хийхгүй юу гэдгийг шийдээгээд эхо таруулчаад иргээд явуултал нөгөө 16 настай хүүхд чинь цэсний чулуутай байж. Тэгэхээр энэ ерөөсөө энэ цэсний чулуу гэдэг нь ерөөсөө энэ дундаас дээш насныхаа одоо нэг хичээлүүд нас тогтсон ийм хүмүүст бол яадаг цэсний чулуутай байдаг иймэрхүү байдал одоо биш болцсон. Ерөөсөн хүүхдэрээ л одоо цэсний чулуутай болж байгаа юм тохиолдлууд байж байна. Тэгээ сүүлд бас нэг сонсоод байх нь одоо бараг л 3 4 настай хүүхэд хүртэл цэсний чулуутай байна гэдэг ийм асуудлууд бас ярих гал хэлээ. Бас энэний цааш шалтгаан нь бас энийг нэг удамшлын гаралтай. Тэгээ дээрэс нь энэ аав ээжүүдийн хэдэж ууж байгаа хоолунд хүүхдэд бас их шууд нөлөөлж байна одоо. Тэгэхээр энэ удамшлын гаралтай байдаа гэдэг нь бас ер нь бол нэлээ энэ судалгаа нь олон судалгаагуудаар бас нотлогдоод байна лээ. Тэрнийг бас анхаарал үзээрэй. Тэгэд миний бас нэг хэлэх гээд байгаа юм бол энэ цэсний чулуу ер нь юунаас болж үүсээд идэг вэ гэхээр голцоо энэ төрөний хэлсэн энэ удамшлын шалтгаан байна. Тэгээд дээрэс нь хүний төрлөх мөн чанар гэж нэг юм байна. Шарын гим давмгай юу, бадганы гим давмгай юу. Тэгээ нөгөө хийн гим давмгай юу гэдгээсээ бас болж байна. Энэ төрлөх мөн чанар гэдгээсээ болж байна. За тэгээд иймэрхүү хоёр шалтгаан байна л да. Тэгээд дээрэс нь энэ манай монголчуудын бас энэ хүмүүсийн идж байгаа хоол унднаас бас их болж байна. Тэгэхээр энэ цэсний өтгөрөлд хүргэдэг нэг номерын шалтгаан бол энэ хит их тослог хоол унд идэх гэж. Тэгэхээр энэ гадуур идж байгаа энэ түргэн хоолнууд тэгээд дээрэс нь одоо нөгөө сүүлийн үед энэ түргэн хоолнууд бол маш их болчиход байна шүү дээ. Хүүхдүүд ингээл замраагүй л идэж байна. Ингээл пицца, чикен, KFC ч гэдэг юм уу ингээл янз янзында олон ингээд чансан юм тосонд ингээд болгосон. Тосыг ингээд олон дахин ингээд буцалгаад байх тусмаа хансан тосны хүчил ихсдэг. Тэгээ хансан тосны хүчил тос ханаж эхлэх тусмаа ингээд хүний бид шингэхэ болчдөг. Нөгөө цавуулаг чанарыг ихсээд хүний бид шингэхэ болчдөг. Тэгээд удаад байдаг хүний бид. Тэгээ энээсээ болоод нөгөө нэг маш их тостой хоол, шарсан, уурсан ингээд юм идсээр байгаад нөгөө цэсний хит их хөтгөрл. Нөгөө цэс гэдэг чинь илэгнээс ялгараад цэсний хүүдэд хоригдлагдаад тостой хоол идж байгаа үед тэр өөх тосыг задлах ёстой л тийм шүүрэн шүү дээ. Гэтэл маш их тостой хоол идэж уугаад ингээд илэгнээс маш их цэсний шүүрэл ялгардаг. Тэгээ тэрнээсээ болоод цэсний хүүдэд маш их хоригдлагддаг. Тэгээ удаад ирэхээр цэсний хөтгөрөл тэгээд цэсний чулууг үүсгэждэг. Тэгээд энэ цэсний чулуун дотроо бол хоёр төрлийн чулуу байж байгаа. Нэг бол цэсний холестерины чулуу буюу нэг хит их тослог хоол унд иддгээс болсон чулуу. Маш их тостой хоол унд идсээр байгаад нөгөө дотор гэзөөхлөө тэгээд цэсний хүүдэд байгаа цэсний хүүдэд байгаа шүүрлж хүртэл тэгэл холестерины чулуу болж үүсэж шít. Тэгээ бас нөгөөх нь бол энэ цэсний өөрийн язамгийн чулуу гэж. За тэгэхээр энэ язамгийн чулуу бас юунаас үүсэж байна вэ гэхээр за түрүүнийх нь хэлсэн нь бол холестерин хит их өөх тостой хоол унд иддгээс болж исэн бол энэ язамгийн чулуу бол ерөөсөө огт тостой хоол унд идэхгүй байх. Байнга нэг өөх тос идэхгүй, тостой хоол идэхгүй ерөөсөө бараг шимгүү хоол гэж ярьдаг л да уламжлалт гахванд. Тэгээ энэ хитэг шимгүү хоол идэж уугаадах юм бол удаан хугацаанд идэж уугаадах юм бол энэ цэсний язамгийн чулуу гэж үүсгдэг. Тэгээд энэтэй холбоотой бас нэг хүмүүст анхааруулж хэлмээр байгаа зүйл бол энэ богино хугацаанд турах. Одоо шинэ жил болохоос өмнө гээл хавар одоо $100-аад $100 өмнө наадмаас өмж гэдэг юм уу ингээл янз ингээл баяраа арга хэмжээнүүдээс өмнө ингээл богино хугацаанд туръя гээл тураах зөвлөгөөнүүд янз эмчилгээнүүд ингээл гараад идэг. Детокс хөтөлбөрүүд, хоолны дэглэм, мацаг барих гээл. Тэгээ дээрэс нь сүүлд ингээл цэсний туулгыг хүртэл одоо ингээл тураах эмчилгээ шиг ингээл яриад ингэж байгаа тохиолдол зөндөө байна. Тэгээ богино хугацаанд ингээд тураах хоолны дэглэм, мацаг барих гэдэг ийм юмнууд эсрэгээрээ тураагаад сайхан болгодог ч гэсэн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөөтэй болдог. Энэний нэг
нөлөөлөл бол энэ цэсний язамгийн чулуу богино хугацаанд бол үүсэж байгаа. Зарим хүмүүс ингээд 2-3 хоног, зарим нь бол ингээд 7-8 хоног, 10 хэд хоног, 2-7 хоногор хүртэл ингээд мацаг барайл ингээд шүлнөөс өөр юм идж уухгүй, огт ерөөс өөх тос идэхгүй ингээл явж байгаа хүмүүс бол байна шүү дээ. Энийний чинь ерөөсөө нэг шууд нөлөөлөл бол ерөөсөө энэ цэсний чулууг язамгийн чулууг бол үүсгэждэг. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. Өөртөө тохируулаагүй өөрийнхөө эрүүл мэндийг бас солиослон байж одоо турах гэдэг энэ асуудлыг бас та бас бодож үзээрэй гэж. Богино хугацаанд турах, тослог шимгүй хоол ундыг удаан хугацаанд идэх энэ бас цэсний чулууг үүсгдэг байна. Тэгэд хитрхи их тослог хоол унд идэж уугаад байхаас бас болно. За тэгээд сүүлийн үед бас хүмүүсийн дунд бас нийтлэг их байгаад байдаг энэ тостой хоол идснийхээ араас ерөөсө хүүтэн муудаг. Зарим хүмүүс ингээл тостой хоол идэж уучаал шууд энийг одоо задалдаг гэл одоо хоолыг шингээдэг гэл газтай ундаа угааддаг. Шууд хөрөгчний хүүтэн газтай ундаа аваад залхилаад угааддаг. Нэг бол нөгөө халуун хоол хүүтэн пив гэл гадуур ингээл бөө сурчлага болчихж. Тэгэл энийг ерөөсөө шууд амьдралдаа хэрэгжүүлдэг. Хоол идчихэл хүүтэн пив залхилаад угааддаг. Энэ тостой хоолны араас хүүтэн юм угаад ахаар шууд ходоод нь тостой хоолч нөгөө зарцалт гэдэг юм өсөж байгаа. Тэгээд зарцуу энэ тосчин хүний биед хоол улсруулах хэрэгтэнд бол маш удаан шингэдэг. Тэгээ нөгөө цэсний шүүрэлч нөгөө зарцсан тосыг задалж, шимэгдүүлж, шингээх гэдэг юм ерөөсөө байхгүй. Тэгээд эсрэгээр цэсний шүүрлийг бол маш их цэсний өвчлөлт бол маш их хүргэж байгаа. Энийг бас анхаарах хэрэгтэй. Дан ганц цэсний өвчлөл гэхгүй бас нойр улчиргааны өвчлөлт ч хүргэж байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Манай монголчуудын дунд бас энэ томоохон баярууд, шинэ жил, цагаан сар 100 наадмын дараа бол энэ үс элэг цэсний өвчлөл. Тэгээ дээрээс нь нойр улчиргааны өвчлөл бол маш их сэтгэн шүү дээ. Хүмүүс ингээл тоохгүй явж байгаа л ерөөсөн цөсөөр нь хатгуулждаг, нойр улчиргаагаар нь хатгуулждаг ингээл маш их хүчтэй өвдөлттэй ийм байдаг шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэд бас миний нэг анхааруулж хийх хүсэж байгаа нэг зүйл бол ингээд бас нэг жилдээ нэг удаа ядаж ингээд бас нэг эхот харуулад элэг цэс ямар асуудалтай байна вэ гэдгийг бас нэг үзүүлэх хэрэгтэй. Зарим хүмүүс ингээд цөсөндөө цэсний чулуутай байгаагаа анзаарахгүй ингээд яваад байгаа хүмүүс бол маш их байна. Тэгээд нэг урьдчилан сэргийлэх юм уу эсвэл нэг эхот нэг тохиолдлоор нэг эхот харуулдаг. Тэгтэл одоо цэсэндээ олон тооны жижиг чулуутай, нэг бол 2-3 ч юм уу олон тооны том чулуутай. Иймэрхүү тохиолдлууд бол байдаг шүү. Тэгээ ийм чулуутай хүмүүс мэдэхгүй явж хагаад янзын нөгөө тостой хуурсан, шарсан юм хэтрүүлээд идчихдэг. Тэгээд энээсээ болоод энэ хөдөө гадаа явж байгаа цэсний маш их хүчтэй өвдөлтөнд хүрч байгаа иймэрхүү асуудлууд бол маш их байна шүү дээ. Нөгөө тостой хоолоо идчихэл удаан хол газар ингээл машинтай ингээл байхын тахчихдаг. Тэгээ нөгөө тостой хоол ч нөгөө нэг шингээх гэ цэснэх ямарцсан байж байгаа. Дээрээс нь байнгын ингээл дөргөлт аваад хол газар ингээл аяллаар ингээл явдаг. Энэ тохиолдол бол шууд ингээл цэсэнд өвчлөл өгдөг. Маш хүчтэй өвдөлт өгдөг. Энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр гинтийн иймэрхүү юмд бас өртчихгүй. Тэгээд хол газар замд явж байгаа дэмлэгийн тусламж авч чадахгүйгээр бас энэ цэсний асуудал бол маш их хүчтэй өвдөлтийн шоконд оруулдаг шүү дээ. Энийг бас анхаараарай. За нэг иймэрхүү асуудлыг бас яриа гэж бодлоо. Тэгээд дээрэс нь энэ хоолтоос шалтгааллахгүйгээр бас нэг хит их таргалалт гэж. Хит их таргалалттай ингээд удаан хугацаанд яваад байхаар бас цэсний чулуунд бас хүргэж байгаа. Цэсний чулуу үүсгэд хүргэж байгаа. Төрөлхийн би одоо юм тарган юм аа. Төрөлхийн би одоо багын л юм тарган байсан ингээл ингэж байгаа хүмүүс бол байдаг л да. Ингээд хэд их ингээд удаан хугацаанд ингээд би өөх тосны хуримтлал ихтэй тарган байгаад байна гэдэг чинь одоо илүүд л өөх тосыг л бидээ хуримтлуулад яваад байна л гэсэн үг шүү дээ. Гадна ингээд арьс махны ингээд өөх тарга биш одоо дотор гэж хүртэл тэр жигтэй ингээд өөхөлцөн л байгаад байгаа. Инээсээ болоод илэгний өөхлөлт тэгэл цэсний нөгөө төрөний арьс нөгөө өөх тосны холестерины чулуу гэдгийг бас үүсгэдэг. Бас энийг бас анхаараарай. Ер нь бол богино хугацаанд турах гэж өөрийгөө зовоохосоо илүү ер нь бол тууштай тэгээд эрүүлэр турах нь бол хамгийн зөв байдгийг бас анхаарцгаагаарай. Тарган хүн муухай гэл. Тэгэл тарган хүн одоо сайн уу, сайхан уу, муухай юу гэхээсээ илүү ер нь бол би яаж эрүүл байх вэ гэдэг дээрээ л анхаарах хэрэгтэй. Ер нь бол нэг тарган туранхайны сайхан муухайгасаа илүү одоо тарган хүнд бас нэг зүрх судас ч гэдэг юм уу, элэг зүсний ч гэдэг юм уу, янз янзын бас өвчлөлийн бас эрсдэлтэй байдаг. Тэрнийгээ бас анхаарад бас аль болохоор одоо тохирсон жинтэй болох хэрэгтэй. Хит их туранхай байна гэдэг чинь бас
эсэргээрээ бас өөр өвчлөлийг ч хүргэдэг, нойргүүдэл, тэгэл зүрх судасны эмгийг, тэгээ дээрээс нь энэ эзний хий дүүрэлт, эрт хөгшрөлтөнд ч бас хүргэдэг хэд их турхаа байгаад байна. Тэгэхээр аль болохоор одоо өөртөө тохирсон жинтэй, булчингийн хөгжил сайтай ийм байвал их зүгээрээ. За нэг юм байна. Цэсний өвчлөлт хүргэж байгаа манай монголчуудын дунд байгаа энэ амьдралын буруу хэм маяг бол ерөөсөө тохирсон тодорхой цагт хооллохгүй байх гэж. Тогтмол цагт хооллохгүй байгаад дах ерөөсөө энэ цэсний даалангуяа энэ цэсгэхгүйгээр ерөөсөө энэ хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаанд ерөөсөө нэлэнхүйдээ муу гэж. Өглөө хүмүүс ингээл яарал ажилдаа өлөн гараал явчихдаг. Тэгэл өдөр үлссэн хүн чинь гинт их иддэг. Энэ үед юу болдог вэ гэхээр ерөөсөө цэс чинь нойр улчгааны шүүрэл, цэсний шүүрэл чи ерөөсөө намжмал байдалтай ингээ за хоол идэхгүй юм байна гэд намжмал байдалтай байж тал гинт маш их хүчтэй, их хэмжээтэй нөгөө шарсуу уурсан ийм хоолнууд идэл өлслөөгөл идчихдэг. Тэгээ энээсээ болоод нөгөө хидэх цэсний шүүрэл, хидэх нойр улчгаа шүүрэл огцом ихсэх. Эсвэл ерөөсөө ингээ намжмал байдалтай байгаад байгаа энэ үед ч нөгөө хоол чинь шингэхгүй бие дудаад ирэхээр илүүд л өөх тосны хоримтлалыг бие үүсгэждэг. Тэгэхээр аль болохоор өглөө багч гэсэн одоо юм идж явах хэрэгтэй. Өдөр ер нь бол махан одоо нэг шингэхэд бэрх тийм хүнд хоолнуудаа өдрийн цагт идээд орой болохоор аль болохоор хөнгөн юм идж байвал их зүгээр. За манай монголчууд энэ ингээл амьдралын хэм маягт бас байдаг л да. Бүтэн өдрийн турш ингээл гадуур ажилдаа явж байгаа гэртээ орой орж ирэл. Ерөөсөө унтахаасаа өмнө гэл нэг махтай хоол, маш их хэмжээний махтай хоол идчихвэл тэгэл унтаад өгдөм байж өдөр бас нэг ажилласаа болоод юу ч идэхгүй явж байгаа л орой бас нэг иддэг. Нэг иймэрхүү тогтмол цагт хооллохгүй байгаад дах ер нь дан ганц энэ элэг зүсний асуудал, нойр улчгааны асуудал биш. Ерөөсөө л хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаанд бол шууд сөрөг нөлөөтэй. Энээсээ болж нойр улчгааны архаг өрөвсөл, зүсний өтгөрөл, зүсний чулуу үүсэх, элэгний янз бүрийн асуудал гэл тэгэл энэ зөндөө олон төрлийн өвчлөлийг бол үүсгэж байна шүү дээ. Болохоор одоо энэ хүүхдүүдтэй энэ тустай хоол эзний дараа хүүтийн юм уулахгүй байх. Аль болохоор хоол нь шингээд ирсний дараа ядахнаа нэг цагийн дараа энэ хүүтийн уух гэдэг бол ерөөс. Тэр аль болохоор нэг дасгалгааны температурт байгаа иймэрхүү шингийн юмыг ууж ивэл их зүгээр. Шууд хөргөгчнөөсөө аваад залглал хүүтийн юм уугаад байх бол нэг тийм тааламжтай биш. Хүмүүс бол одоо сүүлийн тийм болцсон байгаа даа шүү дээ. Халуун зун гэхэд л одоо мөстэй кофе гэл, мөстэй кола гэл. Нөгөө халуун хуушуур, халуун нөгөө хоолныхоо араас шууд тийм л юм уугаад байна. Энэ бол ерөөсөө элэг зүсний асуудал, энэ зүсний чулуу үсгэж шууд нөлөөлж байгаа. Үйл байхын тухайд энэ түрүүний ярьсан энэ зүсний өвчлөлт хүрэхгүй байхын тухайд, наан урьдчилан сэргийлэхийн тухайд миний ярьсан энэ зөвлөгөөг бас амьдралдаа бас бодолцоод хэрэгжүүлээрэй. Элэг зүсний асуудалтай байх үе, зүсний чулуутай байх үе, тэрнийг ядаж нэг жилдээ нэг удаа эхот нэг харуулад үзэх хэрэгтэй. За тэгээд иймэрхүү зүйлийг өнөөдрийнхөө дугаарт бас та бүхэндээ анхааруулж хэлье гэж бодоод өнөөдөр ийм дугаар ярьж орууллаа. Өнөөдрийн ярьсан бичлэгтэй холбоотой санаа сэтгэгдэл байх юм бол доор комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Та бүхний асуусан асуултанд бас дараагийнхаа дугаараар би чадах чинээгээр хариулъя гэж бас бодож байгаа. Миний ярьсан бичлэг зөвлөгөө мэдээлэлтэй үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Цаашид миний зөвлөгөө мэдээлэлтэй хамт байхыг хүсвэл YouTube сувгт маань subscribe дараарай. За тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.